2025 оны эхний хагасчлалын байдлаар Орчин улбаны улсаас нийт 136.9 мянган тонн ачаа импортлсноос алтан булаг бомтоор 110.7 мянган тонн ачаа нэвтэрсэн нь өнгөрсөн оны мөн ихтэй харьцуулахад 2.5 дахин өссөн үзүүлэлттэй байна. Мөн энэ хугацаанд тус бомтоор 30,721 гадаад зорчигч нэвтэрсний 10% нь чөлөө төсөөр зочилжээ. Шадар сайд чөлөөт бүснө зөвхөн татваргүй бараа худалдаалдаг газар бус гэдгийг онцлоод Монгол улсын бүтээгдэхүүнийг алтан булаг бомтоор дамжуулан Орсын улбаанаас болон Евразиа руу экспортлох боломжийг бодитоор бүрдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатайг хэллээ. Тэрбээр холбогдох удирдлагуудад хөрөнгө оруулагчтай уулзалт зохион байгуулж тэдний шаардлагат нийцсэн газар олголт дэд бүтцийн шийдлийг боловсруулах, аймгийн удирдлагуудтай нэгт хамтран цаашдын хөгжлийн бодлогоо тодорхойлохыг үүрэг болголоо. Мөн хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулагдаж байгаа тул холбогдох саналуудыг нэгтгэн боловсруулах шаардлагатайг анхаарууллаа. Ажлын хэсгийн хүрээнд Шадар сайд алтан булаг автоцамын бомтын нэгдсэн лабораторид мөн ажилласан. Энэ үеэр Монгол улсын хил гайлаараа нэвтрүүлж байгаа бараа материалд заавал шалгах ёстой 468 үзүүлэлтийг 100% бүрэн тодорхойлох чадварыг бүрдүүлж ажиллах, хилээр нэвтэрч байгаа бараа бүтээгдэхүүний асуудлыг үндэсний аюулгүй байдал хил 20 цэрийн тогтолцоотой уялдуулан зохицоор нь шинжлэх зэрэг асуудлуудад онцгой анхаарах шаардлагатайг хэлсэн байна.